بسم الله الرحمن الرحيم قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون والذين هم للزكاة فاعلون والذين هم لفروجهم حافظون. Эрхэм мөминчүүдэ гин оморын ярьснаар Аллахийн элч саллаллаху алейхи вассалам нэгэн өдөр сахаба нартайгаа ярилцсан суух үед өөрт нь вахий иржээ. Хэсэг хугацаанд хүлээсний дараа киблэ зүг чиглэн гараа тэнгэрт өөд дэлгэн Рабб эзэнт энэхүү хүсэлт гаргажээ. Аллах эзэн минь бидэнд буян хишгээ ариун болгож хайрл, бүүд утаа. Биднийг өөртөө итгэлтэй болгож хайрл, бүүд орд үзүүл. Бидний хүсэл тэмүүлэлд маань хүргэж хайрл. Биднийг бүх хүсээр өрх. Биднийг алдаршуулж хайрл. Сул дорой байдалд бүү оруул. Биднийг таны таалалд хүрэх мөн танаас тааламж хүсэгчдийн нэг байлгаж хайрл. Ахан дүүс минь, эрхэм элч маань энэхүү залбирлынхаа араас дөнгөж сая надад 10 ишлэл бууж ирлээ. Хинч энэхүү ишлэлүүдэд дурдсан зүйлсүүдийг амьдралдаа хэрэгжүүлэх аваас диваажинд орох болон хэмээн мөминүүн бүлгийн эхний 10 ишлэлийг уншжээ. Өнөөдрийн хутбэгээрээ бид бүхнийг Фирдевс диваажинд өв залгамжлагч болгох энэхүү 10 ишлэлийг та бүхэнтэй хуваалцах болно. Энэхүү ишлэлүүдэд мэдэгдсэн амар амгаланд хүрсэн жинхэнэ мөминчүүд хэн болохыг бүгд хамтдаа харцгаая. الذين هم في صلاتهم خاشعون. Эдгээр мөминчүүд мөрөглөөс үсэг бишрэлтэйгээр үйлдэгцэж юм. Мөрөглийг Роб эзэнтэйгээ нэгдэх мөч тэсэн ядан хүлээх уулзалтын үе хэмээн бодогсож юм. Энэхүү гайхалтай ибадатыг үл хэлбэрцэгдэд юм. Түүний мөн чанарыг хизээч үл алдагдуулагсад юм. والذين هم عن اللغو معرضون. Эдгээр мөминчүүд энэ ертөнц хийгээд нөгөө ертөнцийн амьдралд үрдэн үзүүлэхээргүй хий дэмий үг болон үйлээс хол байгсаж юм. Учир нь амьдрал нэг хормын хүртэл хоосон үргэхээргүй тийм буянхан үн цэнтэй нандин буян хишиг юм. Цаг хугацаа нь бидэнд даатгсанд маш нандин эрдэн юм. Өдөр хорон бүрийн хариултыг бид Рабб эзнийхээ өмнө нэг бүрчлэн өгөх болно. والذين هم للزكاة فاعلون. Амар амгаланд хүрэх мөминчүүд бол заката төлөхсөд бусдын хэрэгцээг хангахсад юм. Закат өгөхийн тулд бие биентэйгээ өрсөлдөгсөд юм. Закат гэдэг нь ядуу хэрэгцээ шаардлагатай хүмүүсийн баян хүмүүсийн хөрөнгөнд орших хувийг хэлж байгаа юм. Закат нь хүний эд хөрөнгө, баян тансаг, эрх мэдлийн боол болохоос хамгаалдаг юм. Закат нь нэг талаараа хүний санхүүгийн дарамтаас ангижруулж нөгөө талаараа нүгэл хийгээд хэр буртгаас энэ цэвэрлдэг юм. Ахан дүүс минь, өөрсдөд нь диваажин амласан мөминчүүд والذين هم لفروجهم حافظون. цэвэр ариун байдлаа хамгаалагдсад юм. Бусдын цэвэр ариун байдлын өөрийн мэд санагдагсад юм. Учир нь хүн төрлөختний цэвэр ариун байдлаа нэр төрөө хамгаалж байсан цаг мөн чанараа хамгаалж байгаа гэсэн үг юм. Бусдын нэр хүндэд халдаагүй цаг бусдаас хүндлэл хүртэх болно. والذين هم لأماناتهم وعهدهم راعون. Үрдийн буян хишиг хүртэх мөминчүүд итгэмжлэл гэдгийг мэддэг хүмүүс юм. Гэрээ хэлцээр хэлсэн үгэндээ хүргэсэж юм. Учир нь үнэнч хүн итгэл нэгэн байх мөмин хүний хамгийн чухал шинж чанар юм. Яагаад гэвэл мөмин Мухаммедул Амин өөрөөр хэлбэл
үйлдэл хийгээд үг яриа энэ нэг итгэл элчийн ариун замын аянчиж юм. والذين هم على صلواتهم يحافظون Пердевс Деважинд орох мөнгминчүүд мөрөглөө орхитуулдаггүй юм. Үйлдэгсэж юм. Мөрөглөн тэднийг муу муухай зүйлсээс холдуулагсаж юм. Бид мөрөглөө хамгаалах аваас мөргөлч бас биднийг хамгаална. Бид мөргөл дурлах аваас бидний мөргөлч бас бүхий зүйлсээрээ муу муухайгийн өмнө бидэнд хавхагч болно бол. Ахын дүүс минь, Раб эзний маань энэхүү агуу шагнал эдгээр мؤминчүүдийн төлөө юм. الذين يرثون الفردوس هم فيها خالدون Тэд Пердевс Деважингийн үрдийн залгамжлагчид юм. Пердевс нь Деважингийн хамгийн онцгой хэсгүүдийн нэг нь юм. Хамгийн өндөр зэрэглэлүүдийн нэг нь юм. Пердевс Деважин гигэн элч саллаллаху алейхи вассаламыг талаалт төгссөний дараа хайрц охин Фатимагийн хүрэх газар нь Пердевс Деважин болох эцэг минь хэмээн тайлбарлуулсан Деважин билээ. Ахын дүүс минь, агуу эзэн маань биднийг амар амгаланг мэдрэх Пердевс Деважинда гигэн элч саллаллаху алейхи вассаламтай хөрш болох зол жаргалант мؤминчүүдийнхээ нэг болгох болтугай.